За нэгдүгээр саяны энэ судлаач хэлсэн энэ янжуур тамхи татж байгаа хүн вейпийг татаад тамхинаас гарсан гэсэн судалгаа байхгүй гэсэн судалгааг нь үзье. Хоёрдугаарт үнэхээр хүүхдэд хамгаалыг гэх нь бол үнэхээр зөв, маш зөв. Хүүхдэд одоо бид нар хамгаалъя гэдээ одоо сүүлийн үед олон талбарт ярьж байгаа нь зөв. Гэхдээ Монгол хүүхдийн эрүүл мэнд амь насны өмнө өнөөдөр тулгамдж байгаа хамгийн ноцтой асуудал нь вейпний үнэр амт мөн үү? Тэ? Өнөөдөр маш олон төрлийн хүчирхийлэлт хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохирж байна. Хар тамхи мансууруулах бодист өчнөө олон хүүхэд залуус амь насаа алдж байгаа. Тэр бид нар нууцын зэрэгэлтэй мэдээллэгч бид нар авдаг. За тэгээд газ үнэрлэх, химийн хорт бодис үнэрлэх ийм замаар амь насаа алдж байгаа хүүхдүүдийг бид нар урьдчилан сэргийлж хамгаалж чадахгүй байгаа. Өдөр бүр хүүхдүүд хаа нэгтээ арх мансууруулах бодис хэрэлж согтуу байгаа. Мансуурсан үедээ хоорондоо зодтолцсон ямар нэгэн зүйл хийсэн гих мэдээг бид нар тасралтгүй авч байгаа шүү дээ. Тэгээ энэ асуудал дээр бид нар яаж хүүхдүүдэд хамгаалж байгаа? Би зүгээр хардаад байгаа юм чим гişүнэ би гэхдээ таныг бас ойлгож байна. Та яагаад вейпийн үнэр амтал Монголын хүүхдүүдийн хамгийн ноцтой одоо аюул юм шиг ингээд яг вейп дээр ингээд яг үнэхээр ган үе гişүний хэлж байгаас үнэн байхгүй. Хитрхи вейп дээр маш том ийм одоо татврын бодлогоор нэмэлтүүд тавьчихаар хүүхдийг гэж хэлээд хүүхдийг гэж байгаа боловч нөгөө талд нь энчин эсэргээрээ бараг хууль бус худалдааг дэмжих хууль болчих үү дээ. Одоо бид нар ер нь энэ олон улсад энэ амт үнэрийг хориглоод хүүхэд болон тамхи хэрэглэгчд нь тамхинаас гараад эрэг сайн үзүүлэлт өгöd байгаа дэлхийн ямар улсын жишг байна? Тэр судалгаа нь байгаа мó. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа гэд яриад исэн чинь нөгөө судалгаануудыг нь аваад үзсэн чинь ямар ч одоо янжуур тамхи болон вейп тамхины хор хөнөөлийн одоо үзүүлэлтийг судалсан судалгаа байхгүй. Эрүүл мэнд одоо амь насны үзүүлэлтийг судалсан судалгаа байхгүй. Эсвэргээрээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Монгол улсад зардж байгаа вейпийн зах зээлийн судалгааг хийсэн багш. Энэ яг ямар учир вэ? Яагаад янжуур тамхины одоо зах зээлийн судалгааг хамтд нь хийгээд өгөөгүй? Тэгвэл нөгөө талаараас би үнэхээр бас энд бид нар бүх бизнес эрхлэгчдийн эрх ашигыг хамгаалсан байр суурьтай тэнцвэртэйгээр байх ёстой. Илт давуу вейпийн бизнес эрхлэгчид ч одоо та нар түрүүн хэлээд байна л да хичнээн яасан ийсэн гэж яриад байна. Үгүй хитэн залуучууд л байд юм л ш. Харин эсвэргээрээ янжуур тамхины бизнес бол бүр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага байтугайг баздаг ийм одоо байгууллага одоо ийм том монополууд байдаг штэ ер нь бол. Тэгээ одоо энэ хүүхдийг үнэхээр хамгаалах гээд байгаа юм бол насанд хүрэгчдэд одоо зөвхөн худалдаалдаг, нас шалгах системийг одоо бий болгодог, хяналтын камерыг бий болгодог, сургуулийн орчны хязгаарлалтыг бий болгодог. Тэр онлайн худалдааг хязгаарлалтыг тийм юмнуудаар хийж болох байтал одоо би яг үндэ вейпийг ингээ хоригдчоор хүүхэд за томчууд ч гэсэн худалдаж авахгүй болгоод бүгд буцаад янжуурлagoo орно. Янжуурлagoo орохгүй мансууруулах бодис өөр бусад юм руу орохыг хинч одоо мэдэхгүй. Баталгаагүй байгаа байхгүй юу? Байж байгаарай. Би дахиад юм ярина. Эндээс үүдээд нэг юу харагдаж байна гэхээр зэрэг энэ яг үүндээ ган уй гişүний хэлдэг шиг вейпийг хитрхи үнэтэй болгоод тавьчихаар нөгөө талд хүмүүс ямар сонголтгүй буюу арчлал өөрөө арчлалын зачмаар ухарж байгаа байхгүй юу? За, манай Монгол улсад байна шүү дээ. Энэ янжуур нь байна уу, вейп нь байна уу? Үнэхээр лобби өндөртэй юм билээ. Тэгээ би одоо энэ Евразиа дээр ч гэсэн янжуур тамхины энэ хоёр том компаниудыг нөлөөлөл гайлын албан татвар байхгүй болгоцсон дээр үнэхээр одоо дуугаа хэлж явж байгаа шүү дээ. Бүгдээрингийн л энэ асуудлуудыг цэгцэлчээгээд явж байгаа. Тэгээ бид нар энэ асуудлыг шийдэхгүй тэгвэл мансууруулах руугаа оръё гэж юм хэлж байгаа шиг байна. Бид нар орж байгаа. Мансууруулах энэ хууль ороод ирсэн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Гэхдээ энийг эхлээ шийдэж байгаа, энийг эхлээ дараа нь шийднэ гэсэн юм бол байхгүй. Бид нар давхар л энэ бодлогоо авч явж явах хэрэгтэй. Яалтчгүй Монгол улс бол нэг дэлхийд электрон тамхи, шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүн ямар ч зохицуулт байхгүй хэдхэн улсын нэг улс. Африкийн эд улс, Монгол улс. Дэлхийд дахинд ч гэсэн энэ бүтээгдэхүүнүүд одоо ямар үр нөлөө гарч ийн гэдгийг хараад улсууд бодлогоо хийгээ явж байгаа. Энэ ярьж байгаа үнэр амтны асуудал бол бид нар бас судалгаа хийж үзсэн, фокус судалгаа хийж үзсэн хүүхдүүдтэй орсон. Ерөөсөө энэ
төгжөөгүй тархин дээр гүзээлцгний амттай юм тамхи өчгөр нөгөө муухай гэдэг те хортой гэдэг мэдрэмж төрөхгүй гүзээлцг нь болохоор цаанаасаа гоё юм байна гэдэг мэдрэмж өгчт юм. Цаагаараа никотин байна уу янз бүрийн бодисоор хордуулаад донтуулаад байдаг. Тэгэхээр энэ нөгөө бүтээгдэхүүнд орох хамгийн татах нэг асуудал нь яраасаа үнэр амт. Энийг би ганцаараа хэлээгүй. Энийг олон улс хэлж байна. Тийм ч учраас олон улсад 20 улс одоо тэгээд Англиад вейпийг чинь дэмждэг улс хүртэл хүүхдүүд ороод байна өнөр амтны хязгаарлалт хийя гэдэг юм орцсон байна хуулийн дээр нь. Тэгэхээр энэ улсууд чинь хүүхдүүдэд бид нар дараагийн донтолтын хэлбэр рүү бэлдэх ийм зам нь болоод байна. Тэгэхээр энийг татаад байгаа зүйлүүдийг нь хоригдж хязгаарлая гэдэг бодлого гаргаад ирсэн байгаамаа. Тэгээ ингэхгүй болвол та хэлж инээс гарах юм бол өөр юм рүү гэд. Харин ч олон улсын судалгаагаар та ажлын хэсгийн гишүүн тэр судалгаанууд байгаа. Вейп татдаг хүүхэд цаашаага янжуур тамхи татах магадлал нь 3-5 дахин ихсдэг. Нэгэнд орчих юм бол донтолчих юм бол. За вейп татдаг хүүхэд янжуур татдаг хүүхдээс илүүтэйгээр хар тамхи руу орох эрсдэл нь өндөр байна гэдэг юм судалгаанууд байгаад байхгүй. Ягаад гэвэл эн чинь зан үйлээр дамжаад дандаа нэг юм сордог ийм зан үйлээр дамжаад цаашид тэр нөгөө донтолтын никотин байдаг өөр хүнд хэлбэрийн юм руу орохоо тийшээгээ орох зан үйл биеийг нь одоо цаанаасаа бэлдээдэ шүү дээ. Тэгэхээр энийг бол бид нар зохицуулах ёстой. Яалтчгүй бид нар энийг бол хийх ёстой. Хажуугаар нь мэдээж хүүхдүүдэд хамгаалах зүйлсээ хийх ёстой. За татврын хувьд бол бид нар хэлсэн анх бол бид нар электрон тамхин дээр бага татвар оногдуулахаар тооцоолоод оруулсан чинь засгийн газар ийм санал өгсөн. Та бүхэн маань ажлын хэсгийн гишүүд бүгдээрээ байгаа засгийн газрын саналыг уншаарай. Тэгээд бид яалтчгүй дүүцүүлэхээр ингэж орж ирж байгаа. Хэрвээ ажлын хэсгийн гишүүд одоо зүв зүвтэй гэж үзэх юм бол тэрийгээ саналаа гаргаад багасгах юм оруулж иж болно. Би чуулган дээр ч гэсэн хэлжсэн. Бидний анхны тооцоол бол бага байсан. Засгийн газар зөвшөөрлийн хууль болон энэ хууль дээр л хоёр санал өгөөд энийг нь бид нар тусгаж орж ирж байгаа нь энэ юм шүү гэдгийг бас хэлсэн байгаа шүү. За хүүхдүүдтэй уулзаад судалгаа хийсэн гэдэг байдлаар судалгааг үндэслэн гэдэг бол үнэхээр учир дутагдaltaй. Би одоо намжим гишүүнийг ийм одоо мэргэжлийн хуульч хүн гэхэд ийм юмыг судалгаа үндэслээд ярьж байгаад бол үнэхээр харамсалтай байна. Гэхдээ үнэхээр хүүхдүүдийн одоо тамхиталтын үндсэн асуудал нь яг юу байсан юм? Амт үнэр байсан юм уу? Үнэхээр гүзээлцэгний амттай болохоор гүзээлцэг нь дуртай гэдэг ингээд байгаа бол гүзээлцэгний амттай модон чихэр идэх нь яадаг юм? Тихгүй байгаа үстэй. Энэ хараа энэ завж би ямар яриад байгаа. Энэ хараа ингэж байгаа байхгүй. Нийгэмд стресс асар их байна. Нийгэмд асар их стресс байгаа. Энэ стресс эцэг эхийн ажлын нийгэм орчны эдийн засгийн энэ олон дарамтуудаас олж хүмүүст стрессээ тайлах хэрэгцээ шаардлага байна. Энэ стрессээ тайлах хэрэгцээ шаардлага нь тамхи байгаа хгүй хамгийн анхдагч зүйл нь. Уг нь бол стрессing бид нар сайн орчин, сайн явахаа амьдрах энэ боломжоор хангаад төр засаг хангаад те бүрэн зөв эрүүл мэндэд зөв сонголтоо хийхээр энэ орчноор хангах ёстой байтал чадахгүй байгаа учраас хүмүүс өнөөдөр тамхи татчих байгаа. Энүүгээрээ стрессээ тайлж байгаа. Тэгэхээс биш нэг энийг ингээ амсангууд гой үнэр амттай гэдээ дурлаад байгаа юм бол байхгүй. Энэ бол стресс тайлах нэг хэрэгсэл. Тэгвэл энэ стресс тайлах хэрэгслийг өнөөдөр амт үнэр гэдэг нэрийдлэр нэгийг нь байхгүй болгоод янжуур тамхиг нь тавиад өгч байна. Одоо энэ Евразийн хэрэлцээр гэдэг байгаа. Энэ янжуур тамхины чинь баг 90% нь Казахстанаас орж ирдэг юм байна. Евразийн хэрэлцээрт энэ янжуур тамхи нь ороод ирсэн. Ингээ янжуур тамхиа татваргүй болгоод вейпийн нөгөө талд бүр өсгөөд ирчихээр хүмүүс юу татах вэ? Өөрсдийнх нь карматай, өөрсдийнх нь халаастай шууд холбогдож байгаа энэ асуудал сонголтоо мэдээж арай хямдхан стресс тайлах юм руугаа явна эцэст. Тэр ийм худлаа ийм ямар ч судалгаагүй хүүхдүүдтэй уулзсан ч шиг хүүхдүүд одоо танаас те биднийг веб татуулахгүй болгоод гэхгүй шүү дээ. Харин хүүхдүүд юу хүсэх вэ гэхээр бидний сайн сайхан орчинд амьдруулаач, сургаач те хосрогдлгүй болгооч, орчны аюулгүй байдлыг анхаараач, замын хөдөлгөөнийг ингэж хууль санаачлагч намжим гişүү. Бити гуйлаараа нараа гişүнэ. Бүгдээрээ судалгаа тооцоотой байгаа. За хүүхдүүдийн хувьд ч гэсэн юунаас болж татагдж гин гэдэг судалгаа нь байгаа. Тэгээ бид нар энэ хууль дээр хортой бүтээгдэхүүн дээр бид нар зохицуулдаггүй явна гэж байхгүй шүү дээ. Тэгээ энэ соён гэгэрлийн ажил нь хий. Эрүүл мэндийн боловсролыг нь олгоё. Энэ бүтээгдэхүүнүүдээс авсан татвараа донтолтоос сэргийлэх энэ юмнууд руугаа заръя гэдэг энэ хууль чинь өөрөө том бүтэн концепц байгаа ш. Та зөвхөн үнэр амтыг аваад яриад ах шиг байна. Та хуулиа бас уншаарай ажлын хэсгийн гишүүний хувьд. Бүтэн фолдер судалгаанууд өгсөн байгаа. Тэгээ эрүүл мэндийн талаас нь энийг цаашид соён гэгэрүүлэх, өрсөн сэргийлэх бүхэл бүтэн одоо ийм концепцууд над хуулинд чинь тусцсан байгаа. Тэгэхээр та тэрийг бас хараарай. За тэгээ та ингээд нэг вейпийг хориглоод янжуурыг дэмжиж байгаа юм шиг чинь дэлхийд дахинд байна штэ. Ийм юм байли. Янжуур тамхины хэрэглээ угаасаа хөгжсөн би үгээ хэлээдгийг хөгжсөн улсуудад
хэрэглээ багасж байгаа. Яагаад гэвэл хорт хавдар үүсгдэг муу гэдэг нь ойлгомжтой. Тэгтэл энэ тамхины компаниуд зах зээлээ алдахгүй тулд шинэ технологи гэдэг нэрийдлээр шинэ бүтээгдэхүүн гаргаж ирж байгаа. Та дэлхийд одоо хамгийн том вейпний брэндүүд болон үйлдвэрүүд болон янжуурын үйлдвэрүүд хараад байгаа. Бүгдээрээ нэг эзэн байхгүй нөө. Янжуур үйлдвэрлэдэг байсан 1800 1900 оны том компаниуд ч одоо бүгдээрээ дэлхийд дахина вейп үйлдвэрлэгч болсон. Яагаад гэвэл янжуур нь явхаа болчлоо вейпер залуу үе рүү орж бэлдээ, донтолтой бэлдээ, энийхээ хэрэглэгчээ бэлдээл гэдэг ийм технологи улсад чинь тэр дэлхийд дахинд яваад байна. Манай Монгол улсад бол нэг 2 3 л компани байгаа шүү дээ. Тэгээ хоорондоо зодтолж байгаа юм шиг мөртлөө цаагаараа өгсөн хуйлддаг. Яаж нийлж яагаад энэ хуулийг зогсоочих уу, гацаачих уу, харлуулчих уу гэдэг л ийм явж байгаа байхгүй юу? Тэгэхээр хүүхдүүдэд хамгаалах эхний шатны алхмыг хамтдаа хийх ёстой. Та одоо хүүхдүүд их анхаардаг хүн. Тэгээ тэр стрессийг хараана тамхичин биш энэ чи хэрэглээ штэ гэж ярьж байгаа би бас гайхаж чинь. Хүүхдүүдийн хувьд бол энэ бол хэрэглээ байх ёсгүй байхгүй юу? Анханасаа бодлохоор. За Монгол улсын их хурал альва асуудал хууль тогтоохдоо олон улсын том батлагдсан, нотлогдсон, судалгаан дээр суйрлагдсан судалгааг үндэслэх юм уу? Эсвэл гайлын шинжээчийн дүгнэлтээр асуудал хандах юм уу гэдэг энэ асуудлыг мухарлах хэрэгтэй. Хэдийгээр 28 жилийн туршид гайлт шинжээчээр ажилласан мэдлэг мэргэжил ур чадвартай ч гэсэн энэ хүн үнэхээр тамхины шинжээч судлаач муу юм уу? Тамхи болон тамхины дотоод бүтэц болон түүнээс улбаатай эрүүл мэндийн хор хөнөөлийг хэмжих тийм одоо яг тэр мэргэжлийн хүн муу юм уу гэдэг ийм асуулт байна. Одоо ингээд гэлцрийн юу гэнэ энэ юмнууд нийлээд ингээ хор тавдар одоо үүсгэж ин гэж байна. Тэр нь ямар судалгаагаар нотлогдсон юм? Тэгвэл нөгөө талд олон улсын дэлхийн жишг дэлхийн томоохон эрүүл мэндийн суурь судалгааг хийдэг ийм судалгааны байгууллагуудын судалгааг хилээд ахад тэдрийг оошоохгүй мөртлөө гайлын шинжээчийнхээ асуудалд ингээд илүү ингээд акцент өгөөд идэх нь энэ бол үнэхээр учир дутагдaltaй хэрэг. Эсвэл энэ гайлын хүн одоо энэ гайлын шинжээч эмэгтэйг би одоо ур чадвар ажил мэргэжлийн хүндэлж байна. Гэхдээ энэ хүн яг тамхины мэргэжилтэн муу юм уу? Судлаач юм уу? Ганцхан энэ хүний аман дүгнэлтээр бид нар өнөөдөр шийдвэр гаргаад хууль тогтоогоод явах нь яг ямар одоо утга зүйтэй вэ гэдэг дээр одоо асуулт асууя. Дээрэс нь хүүхэд хамгаалъя гэдэг юм. Сайхан. Гэхдээ эсрэгээр харин хүүхдийг хамгаалах биш өшөө вейпэс ч илүү эрсэлтэй одоо бүтээгдэхүүн рүү шахаж болох одоо оруулж болох эрсдэл байна. Дээрэс нь хар зах зээлийн тооцоол хийсэн юм уу? Хар зах зээлийг яаж хянах юм? Одоо Сингапур улс вебийг хориод эсрэгээрээ хууль бус худалдааг хянаж чадахгүй өөрөөсөө энэ хуулиа бараг буцааж тавих дээрээ ингэж байж. Одоо захын л интернет рүү ороод одоо мэдээлэл авчид. Тэгж яхад хараа бид нар ингээд нэг юм яг хүүхдэд тулгацсан юм ганцхан одоо вебний үнэр амт юм шиг аашлаад байгаа нь үнэхэрийн бас учир дутагдaltaй. Энэ хуулийг бид нар одоо эзэслэж тогтоож батлахдаа маш олон талын хүчин зүйлийг судлаад судалгааны үндслийг нь үндэслээд нийгмийн эдийн засаг, санхүү, иргэдийн халаас, эрүүл мэнд үнэхэрийн одоо бодит учруулж байгаа энэ хортой эрсдэлтэй нөхцөл байдлыг үнэлжээж бид нар хууль тогтоох ёстой болохоос биш зүгээр л нэг хүн энэ бол ингээд ийм аюултай байгаамаа гингүүтэл бид нар айгаал хууль тогтоогоод нөгөө талд тэгвэл эрхэм зөрчигдөж байгаа хөндөгдөж байгаа хүмүүс эрх ашиг хэн хамгаалах юм? Улсын хурал энэ чинь олон талаас нь харж, шинжилж, дүгнэж, хүчин зүйлийг нь харж шийдвэр гаргах ёстой үстэй. Гэхдээ энэ гайлын шинжээчийн дүгнэлтээр явах юм уу? Олон улсын дэлхийн одоо жишгт нийцсэн бүх улс орнууд За одоо хариултаа хэлэхээ өмнө нэг зүйлийг сануулахгүй болохгүй нэ. Энэ манай байнгын хороогоор онцгой албан татварын тухай хуулийг хэлцэж байгаа. Тийм учраас хэдүүлээ одоо хадуураад тамхины хор хөнөөлгээд тэр чи одоо 15 цагаас хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороон дээр яригдах юм аа. Тэгэхээр бид нар жоохон сэдвээс хязгаараа яваад байна. Энийг сануулчих. Тэгээд гишүүд ажлын хэсгийнхээ хэлцэж байгаа асуудалтай холбоотой ярина. Одоо өөр зүйл ярил дараагийн хүн рүү шилжүүлэхээс аргагүй болно. Тамхины тухай хор хөнөөлийн тухай ярих гэж байгаа бол нөгөө байнгын хорон дээр очих тийм чөлөөтэй байгаа шүү. За одоо хэн хариулах вэ? За энэ дээр одоо татвартай холбоотой л та ярина шүү. За номын чимэг шүү.
За энэ бас Бадамсүрэн гишүүн түрүүн хүндсэн татврын асуудал бид нар ярьж байгаа. Тэгэхээр бид нар бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бусад гарч байгаа одоо энэ нөгөө мэдээлэл дээр үндэслээд бодлогоо боловсруулад ирсэн. Гэхдээ би танд хэлсэн те бид нар бол эхний ээлжинд бол электрон тамхиг хуулийн зохицуулалтанд оруулах нь чухал. Тэгээ хүмүүстүүдэд те энэ зар сурталчилгаа хийхгүй байх нь чухал. Сургуультай ойрхон зарахгүй байх нь чухал. Дотор орчин татахгүй байх нь чухал. Энэ бол дам тамхиталд үүсгдэг тийм ээ. За ингээд мэдээж эдийн засгийн аргаар тэмцэнэ. За бидний анхны санал бол энэ татвар дээр бол арай өөр бай гэсэн боловч засгийн газрын саналын үндсэн дээр ийм болсон байгаа. Тэгэхээр мэдээж энэ хууль одоо Улсын хурлынхаа босхийг давтсан. Ажлын хэсэг чин бүрэн гишүүн маань ахалж байгаа. Тэгээд энэ дээр саналуудаа гаргаад та бүхэн мэргэжлийн байнгын хорооны хувьд саналуудаа гаргаад ажлын хэсэг маань тэрний дагуу өөрчлөх юм уу өөрчлөөд орчих бүрэн боломжтой. Тэгэх гэж бид нар байнгын хороогоор санал дүгнэлтэд ярилцдаг, нэгдсэн шийдэлд хүрэхин төлөө явдаг ийм байгаа. Тэгэхээр энэ дээр бол та бүхэн маань бас санал дүгнэлтээ өгөөд одоо чин бүрэн гишүүн маань ирсэн байна. Татврын асуудал дээр үнэхээр эннийхэн дагуу явах ёстой гэх юм бол та бүхэн маань энэ дээрээ бол мэдээж ажлын хэсэг ажиллаж байгаа гэж би бол ойлгож байгаа. Би бол нөгөө хууль санаачлагчийн хувьд анх ямар үзэл санаагаар оруулж ирсэн бэ гэдэг байр сууриас энийгээ бол тайлбарлаж байгаа шүү. Өөрчлөх нь угаасаа энэ бол улсын хурлын бүрэн эрхийн асуудал. Бидний хувьд нин яаралтай хийх асуудал бол энэ ерөөсөө хуулинд гарч чадахгүй байсан, зохицуултанд оруулж чадахгүй байсан. Ингээд задгаа алдсан энэ юм хойноос нь ч хамаагүй байгаад тамхи гэж үзээд татвар авдаг болъё, зар сурталчилгаа хамаагүй хийхэ болъё, дотор орчин татхаа болъё, нэг жоохон цэгцэнд нь оруулах хэрэгтэй байна үнэхээр. Тэгээ энэ дээр мэдээж эдийн засгийн ялангуяа бидний маш сайн хийсэн тооцоол бол янжуур тамхины тооцоол байгаа. Ингээ далд зах зээл энэ дээр бол үүсэхэргүй. Эргэн тойрны улсууд маань манайхаас 3-4 дахин үнэтэй янжуур тамхитай болцсон байгаа. Манайх үнэхээр бага одоо тамхины үнэтэй байгаа байхгүй юу? Тэн дээр нь бид нар бүгдээрээ өрхийн орлого болон манай улсын эдийн засгийн чадамж бусад бүх одоо Дэлхийн банк эднэрээс хийжсэн судалгаануудыг үндэслээд инфляц гих мэт одоо энэ чинь гадаад зах зээлтэй холбоотой бид нар чинь доллараар л энэ бүтээгдэхүүнүүдийг авч байгаа шүү дээ. Тэр бүх судалгаан дээр үндэслээд бид нар янжуур татвараа ингэж 2030 он хүртэл үе шат дараатай нэмэх юм бол 14%-аар тамхиталд буурахнэ гэдэг судалгааг бол хийсэн байгаа. Тэгээ энийхээ дагуу янжуурын татвар бол маш чухал байхгүй бид нар үнэхээр энэ бүтээгдэхүүн бол Монголд бол 1 долларын үнэтэй одоо эргээд баг Монголоос гадаад руу хятад руу ч юм уу Орос руу контрабанд хийж штэ ягаад гэвэл хитрхи хямдхан байгаа учраас хитрхи хямд муу чанартай юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээрээ үндэслээд бид нар татврын бодлогоудаа ажлын хэсгээр хилцээд улсын хурлаар хилцээд явцгаая л гэж хэлмээр. За нараа гишүүн тодруулъя. Байнгын хорооны дарга энэ хор хөнөөлтөй чанараас нь үүдээд татврыг тогтоож байгаа учраас хор хөнөөлтөй чанарыг нь ярахаас өөр аргагүй байхгүй юу? Энэ хор хөнөөллийг бид нэр юун дээр үндэслээд тогтоож байгаа юм? Гайлын шинжээчийн амаар бид нэр тогтоох юм уу? Эсвэл судалгаа шинжилгээнд олон улсын байгууллагуудын бодис судалгаан дээр маш олон хүчин зүйл эрүүл мэнд нийгэм эдийн засгийн маш олон одоо хүчин зүйлээр тулгуурласан судалгаанаас бид нэр үндэслэж авч явах юм уу гэдэг чинь энэ өөрөө хор хөнөөлийг ярахаас өөр аргагүй байхгүй юу? Хор хөнөөлийг харьцуулсан судалгаа байхгүй байж зүгээр нэг гайлын шинжээчийн үгээр те тийм амар юм байна гэдээ ингээд суугаад байх юм бол энэ бол их хурлын шийдвэр оновчтой болохгүй. Ирээд нөгөө талд нь маш олон хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Эрүүл мэндийн асуудал хөндөгдөж байгаа. Эсвэргээр бүр дороотож болох үс өөр мансууруулах бодис, өөр хэрэглээ, өөр хууль бус худалдааны ийм асуудал хөндөгдөж байгаа учраас хор хөнөөлийг ярих нь зайлшгүй. Тий. Одоо нараа гишүүнээ би одоо танд бас яаж тайлбарлах вэ гэдээ бүр ингээд гайхаална л да. Манай Монгол улс чинь электрон тамхины ямар ч зохицуултгүй байгаа Африкийн хэдэн улсын л нэг те тэдэртэй хамтлаг юм байгаа шүү дээ. Бүх энэ улсууд чинь энэ электрон тамхины зохицуулт хийгээд хортой бүтээгдэхүүнээ гэд ингэсэн байгаа юм. 82 улс ингэсэн байгаа. 46 улс хоригдсон байгаа. Тас хоригдсон байгаа шүү дээ. Болохгүй энэ бол гэд цаашаа донтолт үүсэх юм байна. Хэцүү юм аа гэд. Тэгэхээр энэ улс болохоор тооцоо судалгаагүй та хийсэн гэж үзээд байгаа юм уу? Эдгээр чинь бүгдээрээ л өөрсдийнхөө улс орныхоо нөхцөл байдлыг харж агаад зохицуултаа хийж байгаа. Тэр дундаа тэр 82 улс зохицуултынх нь 20 үнэр амтан дээр хязгаарлалт тавьсан байгаа байхгүй юу? Тэнд чинь бидний нөгөө нэг нийгмийн эрүүл мэндээр манлайлдаг Шинэ Зеланд, Австрали, Канад, Дани гэд Эстони гэд тэр улсууд үнэр амтны хязгаарлалт бас хийчихэд байгаа. Тэгэхээр хуулийн зохицуултаа хийх нь яалтчгүй зөвөө. Тэгээ судалгаа бүгдээрээ л эдгээр чинь. За тодруулах уу. За нараа гишүүн. За бас түрүү хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүн бас нэг ноцтой юм гэлээ. Энэ вебнийхэн ерөөсө татвар төлдгүү гэж.
татвар төлдөг юм уу? Одоо веб гэдэг чинь одоо хизэнээс нэвтэрч орж ирсэн бэлээ. Нэг ч татвар төлөгдөг юм уу? Тэгвэл энэ бол ноцтой асуудал мөн. Татвар төлдөг бол. Тэр зөвхөн нөтийн одоо юу л татвар төлөгдөж байна. А бусдаар оруулж ирж байгаа этгээдүүд одоо гайл татвар юу хийхгүй байгаа юм байна шүү дээ. Номын чимэг шүү. За одоогийн манай одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар электрон тамхичин тамхин бүтээгдэхүүн гэж үзэгдэхгүй байгаа учраас онцгой албан татвар төлдөггүй. Янжуур тамхи, халаадаг тамхичин гайлын албан татвар нь онцгой бүтээгдэхүүн учраас 30%, 20% байдаг. Электрон тамхи болохоор одоо бидний хэрэгжилж байгаа гаднаас орж иж байгаа компьютер, цаас энэ чинь бүгдээрээ гайлын албан татвар 5% байдаг байхгүй. Яг тэрнтэй адилхан 5% гайлын татвар л төлдөг. Электрон бараа шиг, бусад бүтээгдэхүүн шиг. Тэгээд онцгой албан татвар төлдөггүй. За нөт мэдээж хэрэглэгчдэр очиж байгаа болохоор төлнө. Тэр бол хэрэглэгч байгаа. Тэр чинь ингээд суудахтаад явдаг. Ийм л татврын гэсэн. Тэгэхээр тий 5% татвар төлдөг. Гэхдээ тэр нь бидний хэрэглэж байгаа утас, бидний импортоор оруулж ирж байгаа энэ цайны одоо аяг те эднэртэй адилхан татвар байхгүй. Бүх бүтээгдэхүүнүүд чинь ерөнхийдөө юм байна. Электрон тамхи гэж үзэгдээгүй болохоор ямар ч онцгой албан татвар төлөхгүй байгаа гэдгийг хэлье.